Танд хэрэгтэй үгийг хэлэх өнөөдрийн өглөөний хүн хэн байх бол? Таныг түүнтэй холбох төлгөөн Их дэлхий радио 107. Их дэлхий радио 107. Өглөөний хүн. Виктор Цой. Хуучин зөвлөлт Оросын цаг үед эд мандаж байсан амьд хөгжмийн кино амтлагийн дуучин гитарчин жүжигчин Виктор Робертович Цой нь Оросын рок хөгжмийн түүхэндх нэгэн амьд домог байсан төдийгүй өөр бусад орнуудад ч мөн тийм нэр хүндтэй уран бүтээлч үлээ. Амьдрал тэмцлийн оргил үе гэж болох 28 наснда автослоор харамсалтайгаар хорвоог орсон тэрээр нэгэн үгэнд үхлийн төлөө амьдрдаг бол хайрын төлөө хүлээдэг юм гэсэн байдаг ба. Түүний Когда твоя девушка больна дуунаас ил үзэл санаанд цугулцахын сацуу юутач манер чин сэтгэлээсээ харилсан хүнтэйгээ хамт байна гэдэг нь цаг үргэл жаргалтай байхын нэр биш юм гэдгийг маш тодорхой өгүүлсэн байдаг үлээ. Тиймээс энэ удаад найз өхнийтэй талаар ярилцах болгонд. Оросын чоним, Монголын цой гэх юм учраа. Бүтээлээс өмнө бүтээгчийн талаар товчхон ярихгүй өнгөрч болсонгүй. Тэгэхээр хоёр өөр орны хоёр өөр салбарын хичгэлээ. Энэ хоёр эрхэм их хөв тавилантай байсан гэхэд хэлсдэггүй. Учир юу вэ гэхээр цойч төр чойч төр хоёулаа хүмүүсийг нэгэн хэмэнд судгасан мэт ижилдэг шимд байлгахыг зоригч социалист нийгмийн үед сонирхлын дагуу содон амьдарч удаан жаргаагүй юм. Тэсгийн аргагүй баригдмал нөхцөл байдалд давчдахтаа хэлсэн үгс нь хүртэл агаар араншингаар их төстэй байхын нэг жишээ нь гэхтэл Виктор Цой би худал үгэн дургүй. Гэхдээ үннээс ч гэсэн залхдаг юм байна гэсэн байдаг бол Чойном нь тэнгүүдийн дунд цэцэн байх шиг түүнээс илүү зовлон гэж үгүй юм мэсэн байдаг үлээ. Хоёр өөр хүний хэлсэн хоёр тустай ил өгүүлбэр нь цаанаа нэг ижил зовлон буюу тухайн нийгэм цаг үеийнхээ байдлаас туйлдаа хүртэл залгсан шинж илэрхэн ил тааж. Тэгвэл мань хоёр домгийн авьяас сонирхолч мөн төстэй байж. Цой дуулж хөгжимдөн жүжиглэхээс гадна уран зураачаар сурж мужаан сэлбрээр мэрэгсдний дээр шаггүй сайн шүлэг өгүүлэг зохиодог байсан нь өөрийнх нь өвдсөн шургоолжны үр дайн хөхөө гэд олон 10 дууных нь үгнээс тодорхой харагдана байлгүй. Түүний эцсэн шүлэг дуу нь гол төлөв хүн байна гэдэг чухам юуг хэлэхийгээд тухайн цаг үеийнхээ хаагдмал харлаган байдлыг илчилсэн өнгө аястай байхагаад энэ өнцг нь андман гэж итгэсэн хүн зохиосон дөрв мөртийг нь хуулж аваад хурган дарга нарт гардуусны улмаас улс төрд тэрсэлсэн хэмээн гяндан төрөгдөж дууссан Чойномтой маань тун ойролцоо сэтгэлгээтэй нэгэн байж дэ гэх бодол төрүүлнэ. Магадгүй Чойном дуу хөгжмийг яруу найргаас илүү үдсэн бол мөн иймэрхүү дуунууд бичих байсан болов уу гэсэн ч тэрээр хуучнаар урчуудын эвлэлийн хорооны төв үзээд баримлч зураачаар ажиллаж байснаас нь үзэхэд Цойгийн л нэгэн адил урлагийн өөр бусад салбарт өөрийн мөрийг үлдээж явсан байгаа юм. Гэвч харамсалтай нь энэ хоёр агуу хүн цагаасаа эрт мэдлчихвүү гэсэн юм шиг хүмүүсийн дунд нэг их удалгүй хорвоог орхисон нь хүртэл жам ёсны бус цаг зургийн эмгэнэл түүх болон ижил утгаар тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Ингээд Виктор Цойгийн уран бүтээлээс манайханд хамгийн ихэр хүрсэн гэж болох нэгэн дууны шүлгийн талаарх яриа руугаа оръё. Найз өхөн чинь өвдвөл танд ямар байх вэ? Мэдээж хинт ч бай. Хэн нэгэн ойр дотны хүн нь өвдөнө гэдэг баярлах зүйл лав биш. Гэвч энэ нь зөвхөн өвчин орох асуудлын талаар өгүүлсэн дуу биш гэж би хувьдаа ойлгодог. Ердөөл нэг жишээн дээр хүн хайртай хүнээ баг гэлтгүй. Ямар нэг зовлон дунах үед яг тийм хэмжээний магадгүй өөрөөс нь илүү өвдөлтийг өөр дээрээ тусган авдаг болохыг харуулсан болов. Үүнээсээ цаашлаад хүн хүнийг хайрлана гэдэг нь түүний сайн сайхан дурлан шунахаас илүүтэйгээр сэтгэл санаа, байр байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөн яг тийм хувирч бүрхэж бас хамт манддаг байхын нэр юм гэсэн санааг энэ дуун дээрээс та ухаж ойлгож болох юм. Магадгүй зарим нэг нь энэ дууг анх сонсоод найз өхөн ханаа түрээд гэр хорионд эм ууга тавьтаж байгаа болохоор гол дүрийн залуу уйдсандаа дар савхар дэлгүүр явж байгаа юм байна гэсэн өнгөц ойлголттой явдаг байхыг үгүйсэхгүй. Тэгвэл тийм зүйл лав биш гэдэгт би итгэдэг. Бүтээгчийн мөн чанарыг бодсон ч тэр найз өхөн нь хаа нэгтээ өвчнөө идэхийн тулд зүгийн бал идэж толгоон өвдөл намдах юм ууга тавьтаж байхад итгэж үргэсэн залуу нь өөрийнх нь талаар ус харин өөрийгөө л бодож буй тухайн шүлэг энэ лав биш. Виктор Цойгийн бүтээл гол төлөв Эгэлборг амьдралын утга учиргүй дундаас маш олон зүйлийг шүүмжлэх хандлагатай байдаг ч цаана нь ямар нэг хурц гэрлийг нуусан мэт хүчтэй итгэл сэтгэлийг хүмүүст мэдрүүлж байдгаараа цэвэр үний юм.
Үдшилэг тэр ганцаараа очно гэсэн үү? Үгүй дээ. Хэрв та анзаарсан бол дуундар гардаг залуу үдшилэгт ганцаараа очих болох нь гэж баярлсан юм гардаггүй. Харин ч зүлэг ногоо ургаад тэнгэр хичнээн цэлмэдж хэрэг алах гэсэн бодлыг тээсэр дуустдаг шүү дээ. Энэ нухтаан бол хэрв найз охин чинь хизээ нэг өдөр гинэт өвдвөл танд ийм л мэдрэмж төрөх болно гэсэн санаа юм. Нэг үгээр хэлэхэд жинхэнэ хайр яг шувуу шиг хоёр жигүүртэй агаад аль нэг нь гэмтэх аваас тэр нисч чадахгүй яг л энэ дуундар гардаг толгой гуйдаан алхах залуу шиг сэтгэл санааны байдал нь газарт буух юм л да. Харин тэр үдшилэг гээд байгаа нь шууд утгаараа үдшилэг байж болох ч арай өргөнөөр харвал тухайны найз охингүйгээр өнгөрөх тэр хэсэг хугацаа буюу амьдрал байж мэдэх юм шүү. Бодоод үзсэн ч үнэндээ бол амьдрал гэдэг нь маш урт хугацаанд үргэлжилдэг эхлэл, өрнөл, төгсгөл гэсэн гурван хэлбэрийн уршигтай үдшилэг байдаг. Амьдралын өдрүүдэд найз нөхдийн дотн яриа, бор шар улаан, цагаан гэд бүх хатуу уух зүйлс мөн хайр ба шохоорхол хамгийн гашуун болоод чихэрлэг үгсгээд үдшилэг дээр байдаг бүхэн л байдаг. Тиймээс та найз охин чинь өвдсөн үед үдшилэгт ганцаараа очно гэдгийг өөрийнхөө л ойлго. Гэхдээ энэ дууны гол үнс нь өнөөдөр чи үдшилэгт ганцаараа очих нь байна шүү дээ. Энэ юу гэсэн үг болохыг чи өөрөө ч мэдж байгаа. Тийм ээ. Түнгүй байна гэдэг чамд ямар хүн тусахыг би сайн ойлгож байна гэсэн санааг та дуушныхын дуултаас мэдрэх юм. Энэ бүхэндээ бяцхан дүгнэлт хийхэд хайр бол найз охин, харин өвчин бол асуудал гэтэл үдшилэг маань амьдрал болж таарч байгаа юм. Тэгэхээр хин нэгний чинь найз охин өвдсөн бол цоогийн дуулсанчлан хэсэгтээ магадгүй бүр нэлээд урт хугацаанд та үдшилэгт ганцаараа очих ёстой болсон ч энэ дуг дахин нэг сонсоод хэдийгээр тийм ч сайнгүй байдлын тухай ярьж байгаач аялгуун цаанаа нэг тийм амьдралын өксүр зам дээгүр зоргой чангалан толгой өргөн алхаж яваа хайртай хүнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй игэл залууг дөрслөгийн сацуу залуу хүн бүрийг гэрэлт ирээдүрөнд дуудаж байх шиг сонсогддог юм шүү. Чиний бүсгүй өвдсөн бол өдрөшгөл өдөр гэвч зөвхөн чи яагаад чимгүнихтэй хүмүүс дуулж байхад зөвхөн чи чимээгүй юу ч идэх хүсэлгүй кинонд явах ч сонирхолгүй зүгээр л дарс авахаар дэлгүүрлүү гарна нар гэрэлтэж өөс сургана гэвч өөс ногооны чирэг алга бүх зүйл нэг л өөр нэг л биш чиний бүсгүй өвдсөн бол чиний ундрах ширэгчгсэн мэт толгойгуудаа дэлгүүр явж харин тэр хаа нэгтээ бал идэж аспирин уугаад хэвтэж байгаа. Тэгээд чи үдшилэгт ганцаараа очино. Нар гэрэлтэж өөс сургана гэвч өөс ногооны чирэг алга бүх зүйл нэг л өөр нэг л биш чиний бүсгүй өвдсөн бол чиний бүсгүй өвдсөн бол үдшилэгт ганцаараа чиний бүсгүй өвдсөн бол Солнце светит и растет трава, но тебе она не нужна. Все не так и все не то, когда твоя девушка больна. Когда твоя девушка больна. Когда больна. Ты идешь в магазин, головою паник, как будто иссяк чистый горный родник. Она где-то лежит, ест мед и пьет аспирин. И вот ты идешь на вечеринку один. Солнце светит и растет трава, но тебе она не нужна. Все не так и все не то, когда твоя девушка больна. На вечеринку один, когда твоя девушка больна. На вечеринку один, когда твоя девушка больна. Когда твоя девушка больна.